Бага насны хүүхэд гэдэг бол цагаан цаас шиг л байдаг. Хүнд итгэмтгийгээсээ болж алддаг байх гэж ярьж байгаа энэ ялтан залуу 3600 гаруй бага насны охтуудтай Facebook чатаар харилцаа холбоо тогтоож 6-тай нь бэлгийн харьцаанд орж хоёрыг нь жирэмсэн болгосон. Юу гэсэн үг вэ? Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ ийм төрлийн гаж донтонгуудаас хамгаал. Цахим орчинд нь хяналт тавь, хязгаарлалт хий. Цагаан сараа тэмдэглэхгүй болох уу? Цахим орчинд хүний эрхийг хамгаалах гээд байна уу, хаах гээд байна уу гэж маргалдсан попийнхан попорцгоос нь 7 хоног болж өнгөрлөө. Шок мэдээ хошин тайм 19 дахь дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Сошиал сүлжээ бол хүмүүс хоорондоо ярилцдаг, зовлон жаргалаа мэдсэн дууснаа хуваалцдаг, бие биедээ урам зориг өгч хайр талархлаа илэрхийлдэг өргөн талбар. Гэвч нар байвал сүүдэр байдаг. Цахим сүлжээнд гэмт хэрэгтнүүд, педофил буюу гаж донтонгууд дураараа дүргэж, дунд чимгөөрөө жиргэж байна. Өнгөрсөн 2022 онд 8563 цахим гэмт хэрэг гарсан нь өмнөх жилээсээ 77.5% өссөн байна. Үүнээс хамгийн их үйлдэгдэж байгаа нь цахим заллин бол хүүхдийг садар самоонд уруу татсан бузар булаа гэмт хэрэг 18.5 дахин огцом өссөн байна. Цагдаад хандаж бүтгэгдсэн л энэ болохоос бус цаана нь айж ичээд өвтөж хохирсон хിവэр нууж хаагаад хилэлгүй мэдэгдэлгүй өнгөрч буй хэрэг олон мянгаараа байна. Асууж зүрх хөнгөө орхлоор энийг дүүгээс асуусан бохгүй юу? За одоо энийг яах вэ? Эсвэл хэдүүлээ ингэж зүгээр загнаад утсын хороогаад ингээ хавд арах уу? Эсвэл цагдаад өгөх үү яах вэ гэсэн чинь юу гэсэн хүн цагдаад унаа чинь цаана хичнээн хүн байгаа. Хичнээн гэмтгэрээ охирч байгаа бид нар мэдгүй ш. Тэгвэл цагдаадар очиод тэгээд кибергийн тэр тасах дөрвөлөө өгөөд шалгуулад шалгалтын явцад нөгөө хүүхэд нь олцсон шалгаж байгааг. Та бидний хүүхдүүд биеийн хажууд иргэд байвч орон зайн хязгааргүй цахим ертөнцид гэмт хэрэгтнүүд гаж донтонгууд оюун санааг нь хордуулж, нэр төрийг нь гутааж, бяцхан зүрхийг нь шимшүүлэн тамлахаар мөрдөн өшгөж, олзоо шүүрхээр отож, айлхан сүрдүүлж байж болно гэсэн үг. Цахим гэмт хэрэгтэн, тролл, гаж донтонгууд нарийн арга мэгтэй, ов залтай. Адилхан хүүхэд охины нэр зурагтай, хуурамч, хаяг, гой нэртэй групп чатууд нээдэг. Ингээд дорон цагаа цахим орчин ашиглаад групп чат матер гэсэн явж хахад маш их одоо тоог хэлэхэргүй тийм олон хүмүүс хуурамч хаягтай байдаг. Энэ орон цогт групп чатаар одоо явж байгаа хүмүүс дандаа хуурамч хаягтай байдаг. Өөрийн одоо үнцэн аягнаас орж байгаа хүмүүс маш хавар байдаг. Олзондоо алхам малхмаар төхөж хуурч мэхэлж ховстон татсаар итгэлийг нь хүлээж улмаар нүцгэн зураг бичлэгийг авдаг. Нүцгэн зураг бичлэгийг чинь цацна гэж сүрдүүлж савартаа бацаж оруулаад хүчирхийлсэн. Бусдад биеийг нь зарсан гэмт хэрэгүүдийг цагтаа илрүүлэн шалгаж байна. Тэгэл дандаа шалдан нүцгэн. Эсвэл дээгүүрээ, эсвэл доогоороо огт хувцсгүйгээр тэгээд эсвэл бүтэн бие, эсвэл тийм юм тэнлэгаа хийж юугаараа оролдож тийм инг гэж зааж өгдөг тэгэж дугаар гэж хэлдэгсэн гэсэн. Алтан гэрэл гих чинь Facebookт бойко боов хаягаар бага насны охтын зураг бичлэгийг нэхлэн авч нийтэд цацна гэж айлган сүрдүүлж бэлгийн харилцаанд орсон 4 гэмт хэрэг үлдэж эрүүгийн хуулийн хамгийн дээд шийтгэл 20 жилийн ял авсан юм. Сошиал орчинд энэ бага насны хүүхдүүдийн тэм групп чат, насанд хүрэгч хүмүүсийн групп чат энэ бүгдэнд нь л байдаг. Бага насны хүүхдүүд насанд хүрэгчдийн групп чатанд орсон өнгөртлөө явжлаад. Энэ үедээ бас янзлж болдог болол янзлмаар надад санагдсан. Бага насны хүүхдтэй чатаар болон фэйсбүүкээр харьцах яг бага насны хүүхд үнэхээр цагаан цаас цэвэр сэтгэлтэй гэдгийг би ойлгосон. Тийм цэвэр сэтгэлтэй бага насны хүүхдтэй чатлж садар саманд уруу татсандаа үнэхээр их өөрийгөө буруутгаж харамсдаг. Залуу насаа шоронд үдэх энэр хүүхдийн порно бичлэг үзсээр байгаад ийм дон шүглсэн юм байна. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох эмгэгтэй гаж донтонгууд гим зэм гисгэ шийтгэлээ хүлээсэн ч өвтөж хохирсон охид насан туршдаа сэтгэлийн шарахтай үлдэнэ. Би маш их удаан бодсон. Энэ хүүхдүүдтэй би одоо дөнгөж эхэлж байгаа амьдралд нь харт холболтойсондоо маш их харамсаж. Одоо энэ хохирч олсон бүх хүүхдүүдийн хаар гэрээ хүүхдүүд энэ монголчуудаас бүгднээс нь уучлалт хүсэж байна. Та бүхэн би хийсэн хэрэгээ маш их ухамсарлаж өөрийн буруугаа хүлээж одоо ингээд шийтгэлээ эдэлж байгаа. Тийм болохоор над чи хин нэгэн битгий алдаасаа зөв амьдраасаа л гэж хүсэж байна. Тийм болохоор өнөөдөр би уучлах уяагаад одоо өнгөрсөн зүйл болсон. Тэгээ уучлах уяагаад тэр хүмүүс намайг уучлахгүй гэж би бодож байна.
Тийм болохоор би маш их харамсч та бүдээс ахин дахиад уучлах юмар байна. Цахим цагирэнд төрж өсөж байгаа үр хүүхдүүдээ гараас нь хөдөлж биеийг нь харж хамгаалах хангалтгүй байна. Хаалга цааш тогшихгүй орж ирдэг далдын хар малгай өмссөн гэмт хэрэгтэн гаж донтонгуудаас үр хүүхдүүдийнхээ биеэс нь гадна оюун санаанд нь хараа хяналт тавих мэдлэгтэй байхыг энэ мэд жигшүүрт явдлууд цахим ирний цаг үе эцэг их та биднээс шаардаж байна. Хошин шогийн жүжигчин Баяр Магна Pruist 41 машин зарахтаа үхэр пүүзний хонжуур дагуулсан хувийн суглаа явуулсан нь инээдэн биш юмигнэл шок биш шогцсон явдал болж байна. Суглаанд орох хүн бүр Баяр Магнад 20,000 төгрөг төлнө. 4,000 хүн тус бүр 20,000 төгрөг шилжүүлэхэд 80 сая төгрөг болно. 30-аас 35 сая төгрөгийн үн ханштай Pruist 41 машин 80 сая төгрөгийн үнэнд хүрнэ. Наадах чинь адгуус гэхэд арай хитэрч байна гэж кинонд гардаг цоохор морины 8 шиг юм болж байна. Наадах чинь Pruist 41 гэхэд 80 саяын бооцоо цуглах нь дэндэж байна. Баяр Магнаагүй. Нэг хүн машин хожлооч бусд нь хохирч үлдэнэ. Нэгдүгээр байр Pruist 41, хоёрдугаар байр шүдлэн үхэр Jordan 6 пүүз гэжээ. Машин зарахтаа гуйд дагуулж хүзүүнд нь үхэр пүүз дагуулна. Машин, мал, пүүз нэг дор байдгийн ч юу? Гуйнд хүзүү дагуулдаг болохоос гуйнд шоколад дагуулдаггүй. Pruist нь 30 сая байлаа гэхэд үхэр пүүз нь нийлээд 2 саяас хэтрэхгүй. Зовж олсон 20,000 шилжүүлэхээс өмнө 1 минутанд 4 аргын тоо бодож хожих магадлал хэдэн мянгад нэг вэ? Суглаан шудраг байж чадах уу? Хин хянах вэ гэдэг энгийн хідэн асуулт өөрсдөө тавиад хариултыг нь хайдаг баймаар байна. Энэ Баяр Магна 1-р байр Pruist 41, 2-р байр Өвлийч, 3-р байр Jordan 6 пүүз амжилт гэсэн. Хошин шогийн жүжигчин Баяр Магна өөрийнхөө хуудасаар өөрийнхөө зүйлийг л зарж байна. Төлөвлөсөн мөнгнөөс илүү гарвал хүмүүнлэгийн ажилд зориулах болно гэжээ. Машиных нь үнэнд хэдэн хүн хэдэн төгрөг төлөхийг өөрөөс нь өөр хинч мэдэхгүй. 20,000 төлсөн хүн 4,000 давбал дансаа хаахгүй илүү гарвал хүмүүнлэгийн ажил хийн гэдэг гоё үгээр үүнийгэж хэлсэн байна. Би тэр нь одоо тэр бом хүргэсэн ч миний ирэх штэ ер нь бол суглаагаал төлжөл 400 сая гэж тэр бом байлыг 400 саяг усад төлнө штэ. Манер нөөд төлөгчдөө үлэн гэж ажил хийж хотоо цэвэрлэх хүмүүсийг доош хийж ачаа үзсэн ч гэлээ сангийн яамны захиалгаар хошин реклам хийж хошин шок байдалд орж явсны хувьд суглаа 40% татвартайг доторлохгүйж гадарлах байх. Хүний мэдлэг боловсрал ур чадвар хамаарахгүйгээр бооцоо тавьж хожих бүх суглаа 40% татвартай. Суглаагаа хэрхэн шударга явуулах зэрэгэ шалгуулж, хянуулж зөвшөөрөл авсан байх хуультай. Шогчд биш, шогтөгчд, алиалагчд бус балаалагчд өндөс угсаа нэгт өвөрлөгч ахан дүүсээ хил аялгаар нь ялгуурлаж нөөд төлөгчдөө үлэн гэж доромжлоод мөнгө хийж ашиг олсоор л байна. Арчилсан нам муу нэрнээс луу данстай болох уу? Муу нэртэй луу данстай гэж үг бий. Арчилсан нам муу нэртэй Эрдэнэ гэдэг даргатай байгаад луу данстай болж луугаан төмрийг бүртгүүлэхээр улсын дээд шүүхэд материалаа өглөө. Өнөөдөр улсын дээд шүүгт шинэ намын даргын ёсчлон батламжлагдсан сонгогдсон тухай материалыг улсын дээд шүүгт хөргүүлэхээр хүргэжсэн байна. Арчилсан намын үндэсний бодлогын хорооны 293 гишүүн хуралдаж улсын дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийн өөрчлөлтийн дагуу луу данстай болохоор луугаан төмрийг 152 саналаар сонгосон юм. Луугаан төмөртэй хамт үнэлгүүгээр хөрөнгөцсөн, авилга авсан, албан тушаалын давуу байдлаа ашигласан гэмт хэрэгүүд нь бүх шатны шүүхээр шийдэгдсэн ч яагаад ямар баримт нотлохоогоор хэрэгсэхгүй болсон бэ гэдг нь одоо хүртэл нууц байгаа баяр цог төрсөлдөж ялагдсан. Луугаан төмөр арчилсан намд эвийн цавуу болно гэж мэдэгдэж байтал Эрдэнэ вангийн хушуу ноёны угсаа залгамжлуулан өөрийн хойд дүрийг тодруулах цахим сунгааг энэ сарын 28-нд зарлаад байна. Эрдэнэ тамга тэрж хэвтэж байгаа болохоос нэр төр итгэл дэмжлэг алга таших гишүүд алга. Цэрэггүй генерал намгүй тамганы эзэн Эрдэнэ бэлэгдэл болгож тамгаа өгснөөс бус сонгуульд ялагдсан тул дүрмээрээ эрх үүргээ шилжүүлж аль хэдийнэ намын дарга биш болсон юм. Намгүй тамга, тамгагүй нам байх уу, тамгатай нам болох уу гэдэг салаа замын уулзвар дээр арчилсан нам ирээд байна. Арчилсан нам цав хэрэгтэй юу? Цав хэрэгтэй юу? Сөрөг хүчин байхгүй болсноос ард олны уур хилэн талбай дээр оволцож эрх баригч намынхан дарга өөрөө шүглүүлэн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсээр байх уу? Монголчууд хуурагдаж ханахгүй байна. Family Mart хэмээх CEO-тэй адилхан сүлжээ дэлгүүр шиг сонсогдох санхүүгийн пирамидад шунал нь олз олж сайн дураараа 60, 180, 720-оос эхлэн $6,480 өгч
олон мянган хүн хохирсон байж болзошгүй байна. FT Group, Family Mart, Wayfair гэх мэтэд өдөр бүр өндөр байгаа доллар төлцгөөж гялс ороод лаг ашиг хийж аваад гарна гэтэл өнөөх сайт нь устдаад алга болжээ. FT Group application гар утсандаа татан суулгаад олон улсын арилжааны биржид цахим хитвчнээ 60-аас 20 мянган долларын барьцаа тавьбал өдөр бүр 2-оос 50 доллар олно гэж урьдчилсан тэв дамнсан санхүүгийн сүлжээ монголчуудыг шунал дээр нь дөрүүлэн тонжээ. Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаал зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэрэгээ оруулж залилуулсан байна. Хил хязгааргүй цахим лавир 2022 оны 11-р сараас Химэл оюун ухаан ашиглаж монголчуудыг монгол хэлээр нь нулимхүүлж мөнгийг нь аваад 2 сарын дараа буюу 1-р сарын 24-нд гинт таагдчихжээ. Хамгийн сүүлд FT Group-ийн 4085 гишүүнд баяр хүргэе гэж мэдэгдээд усан тайсан чулуу шиг сураг алдарчээ. Алдсан хүн 15-тай гихчээр хохирсон хүмүүс мөнгөө тавиад туусан хойноо ярьцгааж байгаагаас үзвэл FT Group гих залилангийн бүлэглэл 2 том данснасаа аль хэдийнэ 8,288,782 доллар буюу 28.7 тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэл цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Санхүүгийн сүлжээ ловер юун дээр тулж босдог вэ? Амар хэлбэр аргаар зүгээр байж байгаад мөнгө олно гэсэн хүний сохор мунхаг шунал дээр лойрын пирамид босдог. Бэлтгэс мөрөнгийн лойр хохирлогтойч буух эзэнтэй буцах мөртөө хідэн монгол хүний хийсэн бантан. Харин FT Group бол хаа хол Тэнгис далайн чандаас төв дэлхийн хаанаас ч хийсэн байж мэдэх хил хязгааргүй цахим санхүүгийн лойр юм. Дуучин болдын B production залуу уран бүтээлч инрэл сайхныг инрэлгүй муухай гол гаргасан тухай хилам хэрүү шууган өрнөж попийнхан попорцгоож гурвалжин дөрвөлжин маргаан талцал тариад байна. Төлбөрийн 90%-ийг би продакшн авдаг, артистууд өөрөө 10% авдаг хгүй. Надад шинэ жилийн одоо үеэр хийсэн тоглолтуудын ямар ч салин өгөөгүй байхгүй. Дуу тоглолтын орлогоос инрэл сайханд 10% оноох нь багч бай, ихч бай, сайн дураараа байгуулсан гэрээ тохироо. Гагцхүү 90% өөртөө авдагч 10%-аач өгүүлгүй мөрсөн нь хөдөлмөрийн мүлжлэг гэж хүмүүс игдүүцлээ. Аяц зохиогч Ангирма Киви хамтлагтай анх 60-40-оор орлогоо хуваахаар тохирч 5 жилийн дараа 50-50 болсон. Хил ам гараагүй одоо ч мөнгө орж ирдэг гэж хэлснийг Шарайргийн ганхүү үлгэн авч 1998 онд байгууллагатаа 4 гишүүнтэй байсан 25% авцгаадаг байсан. 25 жилийн дараа ч энэ зарчим хിവэрэ гэсэн. Харин Никитоны Баачка үсрэн гарч ирж хэрүүл маргаан олон ангид цувралж өргөжлөө. Болдын үеэлэлүү авгах Никитоны Батчулуун супер студ чадaltaй продакшн байдгийг бол бид мэдэж байгаа. Нэг тогооноос хоолдог шүү ухаантай юм бол нэгнийхээ алдаж оноход тусалдаггүй юмаа гэхэд жанжан гэд байлгүй хэлмээр юм байвал сошиалор хутгалаад байлгүй гих мэтэр хариуг нь барив. Батчулууны хэлснээр би продакшн чадaltaй юм бол 10% өгч чадахгүй болтдг нь юу гэсэн үг вэ? Тогоон дотроо өмхөр нууж байгуулсан гэрээгээ умартдаг, амлсан ярьсандаа хүрдэггүй хин нэгнээ хаацаалах ёстой юу? Илчилж өмжлөхийн сошиалор хутгалсан тооцогдох уу? Гэх мэтэр олны идүүг өдөөлөө. Би продакшн нэр төрд халтлаа мөнгө өгсөн гэж байгаач залуу дуучин инрэл сайхан хоосон гараа харуулсан. Мэдээж мөнгө авсан баримт байдаг. Мөнгө аваагүй гэдэг баримт байдаггүй. Дуучин болд мөнгө өгсөн гэж хоосон мэддэг бус мөнгө өгсөн баримтаа харуулахыг олон нийт шаардаж байна. Никитоны Батчулуун эмэгтэйчүүдийг гутаасан зохисгүй онгоо ярьж түүнд нь сэрчмаа татаж унан хөхрөөд сошиал сүлжээнд олонний дургуутслыг төрүүлж байсан юм.